Онгоцны аимшиг туслаас амьд үлдсэн азтай хүмүүсийн түүх. 1-р хэсэг. Нисэх онгоц гэдэг хамгийн хурдан, найдвартай тээврийн хэрэгсэл гэдэгч осол гарах нь цөөнгүй. Дэлхийн түүхэнд ав туслаар насварсан хүний тоо онгоцны ослоор амь алдсан хүний тооноос давдаг. Тэртээ өндрөөс унах авраг хүлгийн ослоор амьд хүн үлдэх магадлал тун бага, саяд 1 гэж болно. Ингээд онгоцны аимшиг туслаас амьд үлдсэн усуу хувьтай хүмүүсийн түүхийг цуврал болгон хүргэе. Жулиана Копке. Ширэнгэд 10 хоногийг өнгөрүүлсэн бүсгүй. 1971 онд Перу улсын Амазонын ширэнгэн ойд сүрсэн онгоцны ослоос Жулиана Копке хэмээх усуу хувьтай бүсгүй ганцаараа амьд гарсан юм. Тэр 3200 метрийн өндрөөс зорчиж явсан суудалтайгаа унсан бөгөөд 10 хоногийн хугацааны турш үхэл амьдралын цаг дээр байжээ. Зул сарын баярын яг өмнөх өдөр буюу 1971 оны 12 дугаар сарын 24-нд 17 настай Жулиана Копке ээжийнхээ хамтаар Перугийн төв бүс болох Пукалпа хотод ажиллаж амьдарч байсан аав дээр очихоор Лима хотоос Ланса 508 нислэгийн Lockheed L188 электро онгоцоор нисжээ. Онгоцонд ээж охин хоёроос гадна 84 зорчигч нислэгийн багийн 6 гишүүн байсан юм. Тухайн үед тус компани онгоцнууд удаадараа усалдаж байсан тул нэр хүнд нь тэмч сайн байсангүй. 1960-аас 1970 оны хооронд Перугийн үндэсний нислэгийн компани болох Лансагийн онгоц хэд хэдэн удаа усалдсан бөгөөд ослоос болж 200 гаруй хүн амь насаа алдсан байжээ. Хэдийгээр Лансагийн нэр хүнд эрчимтэйгээр унаж байсан ч тэд 1971 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар л байв. Учир нь Перуаны нэг хотоос нөгөө хот руу хүрэх хамгийн хурдан арга нь онгоцоор нисэх явдал байсан юм. Зул сарын баярын өдөр болох гэж байсан учраас ээж охин хоёрт түүнээс өөр зорчих онгоц олдсонгүй. Ингээд тэд Пукалпароо тус онгоцны сүүл хэсэгт суун агаарт хүрсэн байна. Гэтэл онгоц 6400 метрийн өндөрт гарсны дараа хүчтэй аадар бороо орж эхэлсэн бөгөөд энэ үед нисгэгчид чиглэлээ өөрчлөх шаардлагагүй хэмээн нислэгээ цааш үргэлжлүүлжээ. Ингээд тэдний хөөснөөс 40 минутын дараа онгоц нь хүчтэй аадар бороонд өртөж, онгоцны баруун далавч нь аянган цохиулснаар түлшний савн задарч тэр дороо гал авалтсан шатаж эхэлсэн байна. Онгоцонд сууж явсан зорчигчид орилолдож осол болох нь гарцаагүй болсныг бүгд ойлгосон бөгөөд онгоц ч маш хурдтайгаар өндрөө алдаж байлаа. Энэ үед охины ээж Мария ингээд бүх зүйл дуслаа гэж уйлан хэлсэн нь Жулианагийн ээжээсээ сонссон хамгийн сүүлчийн үг байсан юм. Удалгүй шатаж байсан далавч нь салж унсан бөгөөд хүчтэй салхины улмаас онгоц тэнцвэрээ алдаж хэсэг хугацааны дараа онгоц хэдэн хэсэг болон хуваагдаж 3200 метрийн өндрөөс нүд ирмэхийн зур Перугийн нутагт орших Амазоны ширэнгэн ойн дунд унжээ. Жулиана охин бүтэн өдрийн турш ухаангүй байж осол болсны маргааш нь сэргсэн байна. Ухаан ормогцоо шуудын жиргэг сонсоод өөрийнхөө хамгийн сайн мэдэх ойд унснаа ойлгосон байна. Учир нь Жулианы аав ээж нь халуун орны амьтан судлаачид байсан тул түүний бага нас бүхэлдээ Перу дэх ширэнгэн ойд өнгөрчээ. Тэр зөөлөвчтэй сандалд дарагдсан байдалтай хэвтэж байв. Жулиана азар аюулгүй бүсээ зүүсэн байсан тул 3200 метрийн өндрөөс унаж байсан онгоцноос суудалтайгаа агаарт шидэгджээ. Доошо чөлөөт уналтаар унахдаа модон дээр таарсан нь уналтын хүчийг зөөлөж аимшиг тослоос амьд гарч чадсан нь энэ байлаа. Ослын улмаас охины игэмний яс хугарч, баруун хөлгийн холбогч эдэн тасарч, мөрөндөө хүнд шарх аван хүчтэй унсны улмаас толгойдоо дойрголт авсан байв. Үүнээс гадна Жулианы бие нь хүнд хөнгөн маш олон тонны шарх сорвоор дүүрсэн, арьс нь ихээр зулгарсан байжээ. Аимшигтай өвдөлтийг мэдэрсэн Жулианы толгойд хамгийн түрүүнд онгоцны ослоос амьд үлдчихлээ гэсэн бодол өөрийн ирэхгүй дөрөв. Ээжигээ ойр хавьд амьд байгаа гэсэн горилго тэн олон удаа хашгирсан ч ямар ч хариу байсангүй. Жулиана тэр шөнийг хөдөлж чадахгүй хэвтэж өнгөрөөлөв. Дээрээс нь бүсгүй хараа муутай байсан бөгөөд онгоц усалдах үед харааны шилээ алга болгожээ. Мөн аимшиг тослоос болж баруун нүд нь харах чадвараа алдсан байв. Жулиана хэд хэдэн удаа аврагч онгоц олж харсан боловч түүний ухаан санаа орж гарч бие нь огт хөдлөхгүй байснаас болж тэдэнд мэдээ өгч чадсангүй. Хэсэг хугацааны дараа Жулиан босож чадсан юм. Тухайн үед Жулиана 17 настай байсан бөгөөд өөрийн жижиг биед баймгүй их зоригийг гаргасан байна. Осол нийслэл Лимагаас 500 км-ийн зайд болсон ч ширэнгэн ойд аврагчид тийм амархан хүрч чадахгүй байлаа. Тэр тусламж хүлээж суухыг хүсээгүй учраас ослын газрыг орхин тусламж хайхаар явжээ. Тэр ойн хамгийн аюулгүй хэсэг болох жижиг горхины усаар алхаж явсаар онгоцны тал хилтерхийн унсан газарт очижээ.
Тэндээс ууттай чихэр олж талыг нь яах ихийн зургүй идэж орхив. Чихэрнээс өөр идэх зүйл байгаагүй учраас өлсөж өгөхөөс маш их айж байлаа. Үлдсэн чихрийг аваад ирлээ цааш үргэлжлүүлэн ээжигээ хайх оролдлого хийсэн ч хаа сайгүй цогцос байсан учраас эрлийн ажил нь үр дүнгүй болохыг ойлгожээ. Охин онгоц цусалдсан ширэнгийн дунд 4 өдрийг өнгөрүүлсэн бөгөөд түүний аминд орж голоо зоогож байсан цорын ганц зүйл нь онгоцны хилтерхий дундаас олсон ууттай чихрэн л байлаа. Мөрөндөө авсан шархан дээр нь өтгөөрлөж эхэлсэн учраас тэр өдөр бүр мөрөө халуун наранд шаарддаг байв. Ширэнгэн ойн уур амьсгал халуун чиглэг бөгөөд өдөрт олон удаа бороо орно. Шөндөө их хүүтэн хондогтвол богино даашинцтай түнд маш хэцүү байсан аж. Азар амьтан судлаачийн охин байсан тэр аавынхаа зааснаар ширэнгэн ойд хэрхэн амьдрах талаар баггүй туршлагатай болсон байв. Жулианы аав нь Германы амьтан судлаач Вильгельм Койпке байсан учраас охиндоо зэрлэг байгальд хэрхэн амьд гарах талаар зөвлөгөөг хангалттай өгч байсан нь түүнийг аимшиг туслын дараа дахин амьд гарахад ихээхэн дэм болжээ. Эцэг нь өмнө нь охиндоо хэрвээ төрсэн тохиолдолд гол дагуу явбал хизээ нэгэн цагт тосгонд хүрнэ гэж зөвлөж байсан бөгөөд бүсгүй аавынхаа зөвлөмжийг санаж амь аврагдах замыг эрэлхийлсээр байв. Жулиана том гол руу хүргэж өгнө хэмээн найдаж ойролцоо урсаж байсан бяцхан горхийг даган алхажээ. Гэхдээ урсгал дагуу явах зам охины хувьд тэмч амар байсангүй. Амазоны халуун ширэнгэн он навч дунд хорт могоо шавж байхын зэрэгцээ аимшигт матар жижиг махчин загас хэд хэдэн удаа зэрлэг амьтантай нүүр тулжээ. Үүгээрч зогсохгүй хоол хүнсний хангалтгүй байдал, халуун агаар шумуулын зогсоо зайгүй хатгалт, биеийнхэн шарх зэрэг нь охины хүчийг улам барсаар. Шархнаасаа болж шүнж сайн унтаж чадахгүй. Дээрээс нь хамаг тамираа барж орхисон Жулиана шантралгүй маш удаан алхасаар л байлаа. Ямар ч байсан зогсож болохгүй бүх хүчээ шавхах хэрэгтэй хэмээн өөртөө хэлээд баг багаарч гисэн урагшилсаар байв. Ийхүү амь дүн явсаар 10 дахь хоног дээрээ Жулиана бараг л бууж өгөх гэж байсан ч Азар голын нэрийг дагуу төрштэй завийг олж харжээ. Том завны дэргэд ирээд нүдэндээ ч итгээгүй байна. Жулиана тэндээс 1 литр орчим бензин олов. Түүний баруун хөлний том шарх нээгдэж урт өтнүүд орсон байсан тул хөл дээрээ ч тогтож чадахгүй болжээ. Тэр хөлийнхөө шарханд бохор орохыг гэхээс маш их айж байсан бөгөөд нэгэн удаа аав нь керосиноор өттэй нохойг эмчилсэн талаар санаж өөрийн олсон бензинийг шархан дээр асгах үед маш их хэмжээний өт шархнаас нь гарсан байна. Жулиана завны дэрэгдэх уртсны хажууд ирээд тэр дараа унтжээ. Харин маргааш өдөр нь хүмүүсийн ярилцах чимээнээр сэрмэгц айсан гайхсан хүмүүс өөрийг нь тойрсон байхыг харжээ. Жулианыг тэд анх хараад маш ихээр айж нутгийн домог ярианы сүнс мэтээр хүлээж авсан байна. Харин Жулианад тэр хүмүүсийн хоолой яг л сахиусан тэнгэр юм шиг сонсогдож байсан гэдэг. Аав ээж нь Испани хэл зааж өгсөний ачаар тэдгээр хүмүүстэй төвөггүй ойлголцож болсон үйл явдлыг тайлбарлаж аврал хүсжээ. Тэд Жулианад анхны тусламж үзүүлж хамгийн ойр байрлах тосгонд хүргэж тосгоноос нисдэг тэргээр Букалпагийн эмнэлэгт яаралтай хүргэсэн юм. Эмнэлэгт тэр аавтайгаа уулзаж эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд биеийн ч хурдан тэнхэрчээ. Энэ хугацаанд осолцсон онгоцыг эрлийн багийнхан хайж байсан ч хит их модон дунд байсан учраас эрлийн ажиллагаа амжилтгүй болж түр зогсоосон байжээ. Ингээд Жулиана амьд гарсны ачаар аврах багийнханд онгоц сүрсэн газрыг заалгах боломж олдсон ч ширүүн бороо орж байсан нь хайгуулын ажлыг удаашруулж байв. Жулиана аврагдсныхаа маргааш өдөр аавтайгаа уулзаж аврагчдаас ээжигээ хайж олохыг хүсжээ. Хэдийгээр ослын дараа нэлээд хэдэн хүн амьд байсан ч тусламж хүлээх зуураа шархаад алгүй насварсан гэдэг. Ээж нь ч бас түн шиг амьд үлдсэн ч шархаад ааж чадалгүй өөд осныг мэджээ. Хэрв аврах ангийнхан арай эрт очсон бол онгоцны ослоос Жулианы ээж төдийгүй тэдгээр хүмүүс амьд гарах боломжтой байжээ. Шинжээчдийн дүгнэлтээр нислэгийн хуваараа биелүүлэхийн тулд болзошгүй цаг агаарын аюултай нөхцөлийг үл харгалзан нислэгийг хойшлуулаагүй жолоодох эрхийн хугацаанд дуссан нисгэгчдийн алдаа ослын шалтгаан болсон байна. Жулианы хувьд сууж явсан суудалтайгаа моддын мөчөр дээрээс унсан нь хүчийг нь сулруулж уналтын хурдыг сааруулснаар зөөлөн газардах боломжийг олгосон гэсэн дүгнэлтийг хийсэн юм. Ийхүү онгоцны аимшиг туслаас амьд гарч чадсан цор ганц хүн Жулиана Койпке бүсгүйн талаар мэдээлэл тэр даруй дэлхийд даяар цацагдж мэдээлэл авахыг хүссэн орон орны сэтгүүлчид Жулианы байрлаж байсан эмнэлэгт ирсэн байна. Зарим сэтгүүлчид мэдээлэл авахын тулд эмнэлгийн ажилтнч болж хуурч байсан түүх бий. Мөн түүнд дэлхийн өнцөг болон бүрээс хэдэн зуун цагтл ирж байжээ.
Тэр онгоцноос унахтай сандал дээр сууж байснаа. Онгоц шатхаас эхлээд газар дах хүртэл бүх зүйлийг тод сандаг тухайгаа ч хожим дурдсан байдаг. Би олон жилийн турш хардарж ээж болон Ослоос улж нас орсон хүмүүсийн араас ихээр гашуудсан. Үүнээс гадна би яагаад ганцаараа амьд гарсан юм бол гэх бодол үргэлж намайг дагдаг хэмээн тэрээр сэтгэл дундуурхан ярьсан юм. Энэ бүхний дараа Жулиана Герман руу нүүж эцгийнхээ адил биологч, амтан судлаач болж төрөл бүрийн судалгааны аяллыг зохион байгуулах болжээ. Тэр хөхтөн амьтны чиглэлээр докторийн зэрэг хамгаалсныхаа дараа Перуд иргэн очсон бөгөөд Амазоны сарсан багвахаа дээр судалгаа хийсэн байна. Тэр мөн аимшигт ослын талаар ном бичиж, номынхан дагуу баримтат кино хүртэл гарчээ. Түүний түүхээр хэд хэдэн уран сайхны кино хийсэн байдаг. Тэртех 53 жилийн өмнө онгоцны ослоос амьд үлдсэн Жюлиан Копке өдгөө 70 настай.